Төрсөн өдөрт явхад бэлэн юмшсан сарда биш юм аа. Бараг улиралтай нэг удаа будах гад байдаг болсон ба шүү дээ. Ялах хүүхдтэй болохоор будахгүй шууд гарчдаг. Бараг будахгүй аягүй удцсан байна. Тэгээд юмшсан нэг төрсөн өдөрт явнаа. Нэмэрхүү. 없다. 아, 네, 없다. 아, 어디야? 이쪽이야. 오케이, 흑피 슈구다. 흑피 슈구. цаг 20 минут. За энэ хоёр хүүхэд. Онклээ 3 цагаас хойш ингэ сэрүүн. Энд бас сэрүүн. Бэн. 6 цагаас ч өдөр унтсан. Эрт унтуулмааргүй юм байна шүү. Эрт унтчихсан ингээд одоо сэрүүн л байж. Унтдаггүй те. Өглөөний минь хоёр ихээр унтчих байна. Ахлаа мөнгө хоёр. Бид дөрөв өглөөний унтчих чинь. Одоо цаг 10 цаг болж байна. Бид дөрөв эмнэлгийн цагтаа. 7 сарын эмнэлгийн цаг. Түрүүчийн 10 сарын 30 дуулна. 10 сарын 30 дуулна вакцинтай байсан байхгүй 7 сарын үсэг. Тэгсэн чинь цагныхан нөгөө нэг мессеж уудна ирдیں۔ Тэгсэн чинь тэр нь ирээгүй. Тэгээ очоогүй. Тэгээ энэ нь болохоор ингээд шин цаг ирж байгаа байхгүй. Одоо тий 11 сарын сүүл болж шít. 10 сарын дараа цаг өгч юм. Тий. Тэгээд вакцина хийлгэн. Хэмжилтээ хийлгэн. Тэгээд явчихна. Өнөөдрөөс айгүй хүүтэн байна. Өглөөхөө курткийг гаргаад өмсчлөө. Ануу бас ийм куртктэйгээ ч мартцсан. Манайхаас куртгээ гаргаж ирж өмсч байна. Тэгээд кето хоолны талаар аюу хүмүүс асуусан байсан.
Би кето хооллолтын талаар кето гэж юу юм? Аюу сайхан дэлгэрэнгүй нэг тусад нь блог хийж оруулнаа. Тиймэрхүү байна. Нэг хичээлийн сайн тий. Чамаа асуусан хүмүүст хэлээч. Одоо 12 сарын 18-нд сүүлийн шалгалтаа өгнө. Аха, тий амарх юм аа. Амраад Хэдэн сарын амарх? 1 сарын 11-ээс нэг үлсэн. Бараг сар амраа. Тийм ш. Одоо нэр өглөө амарлт болсон ч тий шинжлэх юу ч амарлт. Бас мэдээс амраа. Мэдгүй амарлтын цаас өрөөгүй ш. Өнөөдөр Анука ирсэн чи би тэгээд ялка чимнэ. Саха. Ялка чимээ идэ чимхийгээ. Чисний Маркус асуугаад. Ялка чимээ. Тиймэрхүү ажилтай л явж ин да. За хурдан бичлэг дээрээ тавилаа. Чимсээ. Гэрээ чимсээ. Тэр дээдлийн хоёр цонхон дээр хоёр ийм одтой гэрэл байгаа. Энэ балкон гинэ галтгооны хоёр цонхон дээр бас яг адилхан гэрэл байгаа. За энэ гэрэл маань түрүүний блог дээр харуулсан. Энэ хажуудлын айлын гэрэл гоё байгааз. Энэ дээр түрүү харах байсан. Одоо болохоор ингээ бүгдийг насаацсан. Дээдлийнхээ давхрыг байсан гэрэл төлөлцсөн. Манай охтхон бол ингээд аюу гоё. Уур амьсгал бол амар орсон байна уу. За татгшаа орцгоё. За энэ миний өөрийн гараар хийсэн. Одоо энэ чинь нэг 2-3 жил болж байна да. Ингээ өлөгчдөг. Бэлэн ийм сүрлэн ийм юу аваад бүрэнхий юм аваад би өөрөө ингэж чимгэлсэн.
хэрэггүй болсон юм тоглоомнуудаа наагаад өөрөө чимгэлж ингээд хаалганы чимэглэл хийсэн. Ер нь бол нэмж өрдөөсөө чимэглэл явтандаа янз бүрийн гоё чимэглэл юу ч аваагүй дандаа хурчин. За энэ болохоор гэрэл насдаг гэсэн юм аа. Энэ цасан хүн өвлийн өвгөн төмрөн тэгээд гэрэл насгаа болцсон байлээ. Зүгээр ингээд чимгэл маягаар тавьсан байна. За энэ өвлийн өвгөн лааны суурь баггүй. Ингээд энэгээр нь лаа ирчдэг. За энэ дотор талдаа хаалган дээрээ бас юм үлгдэг юм байна. За галтгоо хэсэг. Ингээд гэрлийн онтрахаар энэ хоёр одон гэрлийн тийм том шүү. За энд нэг юм баандаг тавьсан. За галтгооны чимэглэл бол нэг улаан лаанууд авчир тавих юм. Тэгээд энэ бүтээлгээс солисон юм өвдгийн өвгөлтэй юм тавьсан байна. Лаагаас солино. Тэнд өвдгийн сууж байна. Тэнд баатдаг тавьсан байгаа тахиндээ. Галтгооны хэсэг бол нэг иймэрхүү. Зэрэг жолонгийн өрөөний хаалга. За жолонгийн өрөөнд нэг ганц суудал тавьдаг юм аа. Суудал дээр нь өвлийн өвгөний бүрэн хэсэг юм. За таран санаа шинэ жилийн влог явж гин өвлийн өвгөн ирлээ. Миний бэлэг наад өвөр дээр чи сууж. За манай ялк. Таран гэж. Хоёр цонхон дээр хоёр. За нэлээд онцолж байгаа. Онтрага давж гихтэй. Хошоо. За энэгээр болохоор энэ саатай мод. Энэ болохоор ингээд бид хоёрын 14 оны Валентинаар хийсэн энэ зүрхэн 3D зураг гэх юм уу. Чехэд явж байгаад гэлээжсэн. Доороос нь хэвлэсчдэг. За энэ лаг солино. За энэ дэдэг бүтээлийг сольсон байгаа. Энд нэг юм саан жижигхэн гацуур байна. За энд бас нэг саан байна. Энд нэг гацуур. Энэ болохоор лааны суурь.